Энэ бол бидний мэдэх Улаанбаатар хот. Энэ хотод маань янз бүрийн хэмжээтэй олон төрлийн барилга байдаг. Lord, we pray. Our faces down, our hands are raised. You called us out. Зарим нь үнэхээр сайхан. Turned away. We've turned. Харин зарим баригдсаар л байгаа. Хүмүүс өөрсдийнхөө орон гэрийг эргэж дэргэхээр барьж байгуулж бий болгодог. Idols rise. We do what is right in our own eyes. Our children now will pay the price. We need your light. Харин энэ орчлон ертөнц түүнд агуулгадах бүх юмсыг ерөн хэн бий болгосон юм бэ? Lord, it's now. Lord, it's now. We are desperate for your hand. We're reaching out. We're reaching out. Гэрэлт амьд яриа. Нэг сайхан байртай болчихсон. Яг л байртай болвол. Тэгээ байртай болохоор зэрэг гоё машинтай авах хэрэгтэй. Нэг машинтай авах юм бол байртайгаа ойрхон гаражтай авах хэрэгтэй. Тэ? Тэгээ машинтай юм чинь их газартай авах хэрэгтэй. Машинтай, гаражтай. Тэгэл машиныхаа засвар үйлчлэгээ цаг тухайд нь хийждэг. Тэгэл хизээч бензиний мөнгө. Ойрхон салхинд гараад Дүүрэн бензинтэй явдаг. Дандаа. тэгээд тэр чинь бас үргэлжлэл л дээ. Энүүхийн эндээ үргэлжлээд байгаа сте. Тэр чинь байртай боллоо, машинтай болсон. Тэнгүүд лагерийн байртай боллоо. Ховийн хаустай болмоор байна. Тэгээд эдлэн газартай болмоор байна гэл ингээл яваа. Тий. Тэгээд ер нь ингээд яг хаана очиод дуусвал зүгээр юм дээ. За эмэгтэйчүүдийн хувьд болохоор шинэ жилээр өмсөхний харт өвөлтэй болчмоор ах юм айтай. Нэг гин ширхэг үү? Айтайхан гэж хэлж байгаа байхгүй. За. Тэгвэл за 100 тэр плашин дээр таарсан яг тийм бас төвөл зүгээр юм уу? Бас яг энэ дээр тохирсон тийм өнгөтэй. Улаантай, ногоонтай, бортой, хартай гэдэг. За ингээл нөгөө дуусахгүй. Харин тийм. За тэгээ нэг бор төвөл авчтаа. За нэг гайхуу нэг бор плаж авчт юм болов. Тэгсэн чинь нэг түүх санд орчлоо. Нэг очиргүй баян хүнээс хин чи мэдгүй л дээ асууж л дээ. Тэр бомтон долларын хэдэн зуун тэрбум хөрөнгөтэй хүнээс одоо таны хүсэх юм юу вэ гэсэн чинь дахиад $1 сая хийчихвэл гэл гэсэн гэж байгаа юм. Тэгэхээр хүний хүсэлстэй хязгааргүй хизээч нөгөө сэтгэл нь хизээч ханддаг. Хаана хүрээ дуусгаа мэддэг. Та бүхний гэрэлд өнөөдрийнхөө гэрэлт нэвтрүүлэгт урьж байна. Тэгээ бид нар өнөөдөр сэтгэл хангалуун байдлын тухай ярина. Тэ сэтгэл хангалуун байдал. Тэгэхээр бидний хувьд сая битээр ярьлаа л да. Ерөнхийдөө ингээд юу юутай болол зүгээр юм бэ гэсэн чинь ингээд дээшлэл байна л да. Машинтай олмоор байна. Байртай олмоор байна. Дээшлэн гэхээсээ илүү цаашлаад байгаа сте. Цаашлаад байгаа юм. Нэрэ тийм байна. Хүрхэн улам холдоод байна л да. Цаашлаад. Тэндээ үрч юм бол цаашаа ясаар миний бодлоор онгоцтой болоод, пуужинтай болоод, сарыг худалдаж аваад ингээд дуусгав. Тэгэхээр ер нь бол хүний хүсэл хязгааргүй юм а тий. Улам цаашлуулах. Цаашлаад байдаг тий. Тийм хүрх газар нь улам холдоол. Тэгээд хүний энэ хязгааргүй хүсэл хүний амьдралд хэрэгтэй гэдэм үү? Эсвэл эргээд өөрт нь тий төвөг гай болд юм болоо. Тэгээд зочин маань талаар юу гэж бодож байна? Надаа хэрэгцээ гэж ойлгох хэрэгтэй. Юугаа хэрэгцээ гэж үзэхээс л эхлэх байх л та. Юу гэж харж байгаагаас тий. Би одоо ойлгохдоо хэрэгцээ гэдэг зүйл бол яг хэрэгцээ гэтэл заримдаа хэрэгцээгүй зүйлийг бас бид нэр хэрэгцээнд оруулж байгаа гэдэг шалтгаалаад юунд нь үнэхээр санаа зовхыг, юунд нь одоо санаа тавихын гэдэг чинь ямар үед миний сэтгэл үнэхээр ханах гээд байгаа юм эсвэл яг юунд нь хангахдахгүй байгаа юм. Хэрэгцээ яг тэр хэрэгцээндээ хүрэл хэрэгжилж чадах зүйл үү, чадахгүй зүйл үү гэдэг одоо ерөөсөө нөгөө талаасаа яг хэрэгцээгүй зүйлээ одоо хэд их хүсэх явдал энэ л одоо хүнийг одоо сэтгэл хангалтгүй байдалд хүргэх гол зүйл юм болов уу гэж ойлгоод байна. Тэгэхээр ер нь бол өөртөө хэрэгцээтэй зүйлийн хойноос яваад яг л одоо шинэ идэх уух тий бас нэг эрүүл юм идчихмээр байна гэж явах. Бас нэг аюулгүй байр савнд амьдарчмаар байна гэж явах бол энэ бол хэрэгцээ юм тийм ээ. Тэгэлгүй яваад. Энээс цаашлаад ирэхлээрээ зэрэг тэгэхээр хүсэл
илүү юм хүсээд эхлэхээр сэтгэл хангалуун байдал нь байхгүй болчихно гэсэн үг. Одоо миний ойлгож байгаагаар болохоор одоо зүгээр ингээл гар утас ч гэсэн адилхан гар утастай болмоор ингээл гар утас нэг байгааны гар утас ухаалаг гар утастай болыг л нөгөөтг нь хэрэгцээг нь хангаад байхад илүү хүчин чадалтай илүү сайн утас шинэн гарсан утасыг барих гавсад үүдэг цаашдаа гэтэл тэр нь илүү үнэтэй. Тэгээ буцаад тэр утасных нь одоо чинь юу ч гэдэг нь шинэн гарсан сүүлийн шинэ утасыг одоо хэрэгэлдэг гэтэл тэр нь хуучин утас нь аль хэдийн хэрэгжилж болох л зүйлийг адилхан өгөөд байдаг. Яг тэр тухайн машины одоо аппаратны хүчин чадлыг би өөрөө одоо ашиглаж гүйцэж чинь үү. Тэгээ би өөрөө тэр шинэ ухаалаг утсандаа одоо хэр таарсан хүн бэ? Таарсан хүн байна. Ааха. Гэдэг зүйлээс гараад ирэх байх л та. Тэр хэрэгцээгээ яг зөв тодорхойлно гэдэг бол ерөөсөө хүний тэр шунал хүсэл гэдэг ч юм уу тэр сэтгэл хангалуун байдалтай шууд холбогдоод эхэлж байгаа юм. Тэрийг зөв тодорхойлж чадахгүй бол одоо би шал хэрэггүй юмд л одоо мөнгө өрснөс болоод дараад нь жигэн хэрэгтэй юмдаа би одоо зориулж чадахгүй. Заалаг саяас бидний ярьсан шиг тийм асуудал үүсэх байх л та. Хэрэгтэй юмд нөгөө өөрт байгаа юмд хөрөлцдөггүй. Тий. Ингэж бодогдоод байна. Би одоо ингэж ямар нэг юм хүсээд байгаа байхгүй юу? Тэгээ тэр хүсэж байгаа юм авахлаар авчихаар илүү юм цаашаа хүсээд тий. Ингээл хөөгөөд яваад байгаа байхгүй юу? Бараг л тэр юм хүсээд байгаа маань өөрөө наа сэтгэл хангалуун биш болгоод байгаа юм шүү. Тэгэхээр хүслээ хязгаарлах хэрэгтэй гэж юу? Тий. Ерөөсө хүсгээ болчихгүй юу? Юу ч хүсэхгүй байна уу? Тийм амьд хүн гэж байх уу? Юу ч хүсгээ болчих юм бол тэгэл гой сэтгэл хангалуун болчих юм биш. Тэр чинь битгөө амьдрал биш баха. Хүн амьд яваад амьсгалж байна. Харж байна, амьдарч байна, өглөө усж байна, идэж ууж байна. Энэ үед хүсэл гэж заавал мэдээж байна шүү дээ. Гэхдээ яг уу өнөөдөр нөгөө Библиэлд болохоор яг хүсэл бол хязгаартай тий. Сэтгэл хангалуун байдал гэдэг маань хүслийн хязгаар болчиход байгаа шүү дээ. Сэтгэл ханана гэдэг чинь миний хүсэл одоо болчлоо. Гэтэ дууссан гэж бол би хэлээгүй шүү дээ. Тий, дууссан гэж бол байхгүй л та тий. Тийм болохоор бид нар өнөөдөр Есүс Христ итгэдэг хүмүүс хамаагүй шуналтай байж болохгүй тий. Бусдын өмнө битэр бүү шунд гэж байдаг. Сэтгэл хангалуун байгаарай гэж цагсан байна. Үүний төлөө бол яг өөрийгөө контролдож тий. Би нэрээ юу хүсэж байна, илүү хүсэж байна уу, илүү шунаад байна уу, миний сэтгэл хаана ханж байна, ханахгүй байна гэдгээ бас янах бас шаардлагатай юм шиг. Миний юу гэж бодож байна? Ер нь миний ойлгож байгаагаар болохоор хүмүүс Есүс итгэгч хүмүүс болохоор одоо өөрийнхөө амьдралыг туулах одоо бүхий л зүйл аливаа хэрэгцээ бүх зүйл дээр зайлшгүй ингэж нэг төрлийн нэмэлт нэгэн цензур гарч ирээд байгаа шиг. Чи энэ нэр надад хэрэгтэй юу? Би яг өөрийнхөө хэрэгцээтэй зүйлээ хийж гин үү? Энэ нас миний одоо авах амьдрал бол миний ёс суртахуун, миний төлөвшил, хаваас ургамтай харилцаа ч гэдэг ч юм уу. Тэдгээр зүйлсүүд энэ маань яг одоо нийтж гин үү гэдэг илүү олон талаас нь харахад хүргээд байгаа шиг. Тийм болохоор аливаа сонголт хийхдээ бас аливаа тийм нэг хөө ер нь бол нийт массыг харах юм бол харьцангуй одоо энэ сэтгэл ханамжийн тал дээр илүү тогтун бас илүү хэрэгцээнд дээрээ тулгуурлах байс тий хандлагатай байх шиг гэж ойлгоод байгаа шүү дээ тий. Нэг ийм юм байт юм аа. Англи хэл дээр rat race гэж яддаг байхгүй ойлголттой нь rat race хархны уралдаан гэж. Хархны уралдаан гэж ерөөсөө яг ямар ойлголтыг хэлж байгаа бол ерөөсөө мөнгөний хойноос мөнгөтэй болох гэж гүйж байгаа хүмүүсийн амьдралыг хэлээд. Мөнгөтэй болохын тулд ажиллаж гин тий. Ажлаа хийгээл. Ингээл сарвалж жагаад байртай боллоо. Сарвалж жагаад байраа томрууллаа. Тэгэл ингээл яваад байгаа байхгүй. Тэгэл хаустай боллоо. Хаусаа томрууллаа. Гэтэ ингэж томруулах нь буруу юм уу? 2 хаустай боллоо, 3 хаустай боллоо ингээл. Энийг rat race гэдэг байхгүй англи тий Америк одоо хаанхаас ч гаралтай үе мэдгүй. Таны хувьд хэр зэрэг сэтгэл хангалуун бэ? Та өөрийгөө тийм rat race-ын дотор биш би ийм rat race-нд тэггүйгээгүй гэж тэгээ хархны уралдаанд дотор би ороогүй байгаа гэж та мэдхүү баттай. Одоо миний хувьд бол бас хүн юм чинь бас дайдхан хэрэгцээтэй. Жишээ нь одоо би унаагаа өөрчлөмөө томруулмаар ан гэдэг ч юм зайлшгүй хэрэгцээ ч юм уу юм хүсэл төрнө. За ингээд нэг байраа өөрчлөмөр ангир орноо нэг 5 тухтай байхын тулд ингэмээр гэдэг хүсэл гарч ирнэ тийм ээ. Хүн болгоно. Тэгээ хүн болгоно байгаа зүйл гэж ойлгож байгаа. Тэгээс би яг ямар нэг юмны хойноос ингэж яг улааран гүйж байгаа ч юм уу тийм бол биш л дээ. Гэтэ улааран гүйж байгаа хүн мэнч өөрөө ч гэсэн бас өөрийгөө хэлэхдээ би бол
улааран гүйж байгаа хүн биш ээ. Биш. Гэ шууд өөрийгөө үгүйс яадаг штэ. Хамгаалдаг хаац ялдаг штэ. Яа тэр нөгөө тухайн хүн чинь өөрийгөө дүгнэж байгаа дүгнэлт үнэлэл байгаад байдаг. Ингээд л хүнлэнгийн хүмүүс магадгүй зөв өсвөл буруу тодорхойлж иж болох байх л та. Тэгэхээр яг л тэдний адилаа би ч гэсэн өөртөө Тэгвэл яаж мэдхий? Харин тийм ч бас нөгөө нэг бид нар одоо хүмүүсийг те сэтгэл хангалуун байгаа юмдаа сэтгэл хангалуун байгаарай гэж хэлэхээр яг юу гэлээд байгааг ойлгох хэрэгтэй. Ойлгоход нь туслах хэрэгтэй байхгүй. харин тий. Тэгээ айгүй хийсвэр ойлголт те байгаа юмдаа сэтгэл Барьцгүй. байрц баг. Тодорхойлох аргагүй. Яг бол хэрэгцээ гэдэг юм байна. Тэрийг бол заавал хангах хэрэгтэй байгаад байдаг. Тэ? Тэгэхэд чинь Гэтэл сэтгэл хангалуун бас байх ёстой, зогсох ёстой болчиход байдаг. тий. Тэгэхэд чинь бас хэрэгцээнийх нь тодорхой хэсэг нь огт хангагдаагүй мөртлөө сэтгэл нь их гоё юм хангалуун амьдарч байгаа улсууд байдий. Тийм шүү дээ. Тэгэл байх уу тий. Тэгэхээр тэр хүмүүстэй мангартаа тэгээд байгаа юм уу? Тэгээ надад тийм хэрэгцээ байд юм уу гэж тоохгүй явъё гэдгийгсэн. Эсвэл бүр тэр хэрэгцээ хангаж магах бүр чадвар нь бүр байхгүй болцсон. Тэгээд буугаад өгсөн байт юм болов. За ярьшигс ийм юмтай болчих яах ярьшигс. Би олцдохгүй юм байна. Бага юмараа л гэж дуусъя гэд. Ерөөс хүсэхгүй те. Тий огт юм Хүсэлгүй болчихсон. Библиэлд ер нь эргээд энэ асуултаар яг үедээ Библиэс харъя л дээ. Ер нь бол Библиэлд эсэгдэг хүмүүсийн л одоо гол барьдаг л ном штэ. Тэ Христийнхнийг бол их сэтгэл хангалуун амьдрахыг ертөнцийн эзэн бол бүр тушаасан байт юм л. Та нар ерөөсөө сэтгэл хангалуун бай гэд. Ямар ч зовлонтой үед, ямар ч хэцүү асуудалтай үед, юугаарч дутагдчихсэн үедээ сэтгэл хангалуун байх нь бидний бол тушаал байт юм байл. Бага зүйлээс сэтгэл хангалуун байх тий. Тэгэхээр энэ тал дээр тэг Библийн талаас харах юм бол ямар нэгэн зүйл вэ? Одоо ингээд Библийг үзэхээр одоо ингээд яг бодиттой жишээ хэлж байгаа юм л да. Яг эдгээр ингээд Христэд итгэгч хүний амьдралын хувийн төлөвшөлтөнд шууд нөлөөлөхөөр хэлсэн ч гэлээ. Тэрийг яг шууд нөгөө жишээлж хэлж байгаа. Чиний санаа зовсноороо өснийхаа цагаан нэг шиг цагаан үсэг ч гэсэн ингээд харуулах уу гэл. Энэ яг уу бодох тухай яриаггүй те. За дээрэс нь тэр шувууг өөрөө тарьж ургуулдаггүй мөртлөө өвлөн өсөж өгдөггүй гэн. Тэгээ эсрэгээрээ хамгийн гоё ганган хувцастай Соломон хааны хувцснаас гоё сайхан цэцэг гэтэл тэр явандаа гандаалгүй болдог. Ийм харилцсан ийм зүйлсийг хэлээд бичсэн зүйлс нь одоо шууд бурхан мэн те одоо Есүс Христос сургаал дээр сэтгэл хангалуун бай гэж шууд боломжгүй юм шиг эсвэл боломжтой ямар нэгэн зүйлийг тушаах хэлбэрээр хэллэхээс илүүгээр бас энэ яг юм шалтгааныг тайлбарлаж хэлээд ийм учраас гэдгийг маш тодтогч бас хэлсэн байгаа нь одоо Христ итгэж хүмүүс энэ үгийг нь үнцнийг нь ойлгоход бас энэ тал руу те өөртөө бас тасгалжуулан сурахад бас их нөлөөлж байгаа юм л да. Гэрэлт амьд яриа. Тэгэхээр надад тийм асуулт байна. За Есүс итгэх хүмүүсийг тэр ертөнцийн эзэн сэтгэл хангалуун бай гэдэг ингээд тушаал болцсон байна. Есүс итгэх хүн байгаа юмдаа сэтгэл хангалуун байх ёстой юу? Ёстой. Тэн дээр бол маргаан байхгүй тий. Харин тий. Тэгвэл тэрийг сэтгэл хангалуун байлгах тэр сэтгэлийн хангалуун байлгах зүйл ертөнцийн эзэн юу хийсэн бэ? Юу ч тий хүн өөрөө хайгаад олохгүй шүү дээ сэтгэл хангалуун байдгийг олохгүй юм шүү дээ. Баригдахгүй. Хаанаас олох уу? Байхгүй. Тэгэхээр зэрэг ертөнцийн эзэн л нэг юм хийж өгчээж тэгжээж тэр үн сэтгэл хангалуун болно шүү дээ. Өөрөөр нэг талаас бол ерөөсөө ингээл сэтгэл хангалуун байдал хүрхгээл юм цуглуулад байгаа шүү дээ хүмүүс чинь мөнгө төгрөг алт эрдэнэстэй байр сав сэтгэл хангалуун амьдч гал үзэл энэ гэсэн ирнэл улам билүүх юм хүсэл юу сэтгэл хангалуунаас улам төөрөөд алга болчдөг. Зарим хүмүүс бол гай болж шүү дээ юм дээр. Гэтэ би нэг зүйл бас өөрийнхөө амьдрал дээр анзаарсан байхгүй юу? За. Тэгэхээр би Есүс итгэдэг учраас би ямар хүслээ хязгаарлах хэрэгтэй. Тэр тусмаа эмэгтэйчүүдийг аяг шуналтай гэж ярьдаг штэ. Нийгэм тэр чигээр тэгж ойлгодог тий. Гэтэл үгүй л байхгүй юу. За тэр яах вэ? Тэгээд тийм учраас тэгэж их ярьдаг учраас би өөрийгөө аяг би юу яаж байгаа бол тий контролдох гоод би илүү юмтай арай хитрхи өсчээж болох юм. Тийм болохоор өөрийгөө нэг хязгаарлах юмсан ч юм уу те би Есүс гэдэг учраас би сэтгэл хангалуун бай гэжсэн би байгаа юмдаа нэг сэтгэл хангалуун байж чамсан гэд үргэлж ингэж тэр талаар боддог л доо. Гэтэ нэг удаа би юу анзаарсан бэ гэдгсэн чинь
амьдралыг идэхгүй болчихсон байсан тэр үзлээсээ болоод. Юу ч хэрэггүй болоод. Тэгээ ингэсэн яасан бэ гэсэн чи манай хүнийг одоо энийгээ ч өөрчилчээ, тэрийгээ ч өөрчилчээ гэл гэрийнхаа юмнуудыг өөрчлөе гэж ярьжсэн л та. Тэгэл тэгсэн чинь би ингээл бодсон. За өнөөдрийнхөө бүтээрийн нөгөө боломж бололцоогоо эхлээд харсан тий. Тэнгүүтлээ эн чинь одоо нэг хевсээс олчих гээл гэсэн. Эн чинь зүгээр л шүү дээ. Ахиж илүү хевсээр яах юм? Тэрийг бол шинжилчээ тэр өчнөө 10 жил болсон хевс ахгүй юу? Шинжилжил гээл тэгсэн би болохоор өө яах юм бэ? Болж байгаа юм чинь байж лээ гээл тэгсэн. Дараа нь зурагт телевизээр нэг шинжилчээ гээл бас тэгсэн. Тэгээ би тэрэнд нь эхлээд үгүй гэж хэлсэн. Энэ дөрвөлчин чинь болж л шүү дээ жижигэн дөрвөлчин чинь. Тэгээ энийг авснараа хоёулаа юу өөрчлөгдөх юм ч юм уу те. Тэгж хариулсныхаа дараа нь би өөрөө бодсон. Юу ингээл хэлсэн чинь хажуудаа байгаа хүнийхээ нөгөө амьдралын төлөө тэмцэл хүсэл зорилгын нөгөө мухаадаг нэг хүн болоод хувирчихсан байсан байхгүй. Тэгэнгүүтлээ би ингэж болохгүй байна. Тэгээ гүнзгийрүүлээд харахад өөрөө бас тийм жоохон мохцсон. Ямар ч идэхгүй болчихсон. Амьдрал ямар ч идэхгүй сууж байгаа байхгүй. Тэгээ би тэрийгээ би олж харсан. Тэгээд яасан бэ гэхэлэр хоёулаа зэрэг нөгөө яриадсэн зурагт ч авъя. Одоо өөрөө шунж эхэлсэн. Үгүй тэрийг шунж гэж хэлэхгүй шүү дээ. Тэгээд зурагт байгаа зураг чинь болоод исэн биз дээ. Болж л байсан. Тэгээ болсоор адил чи өөр юм авах гэж ингээд хүсчин чинь шунал биш үү? Үгүй шунал биш ээ. Шунал биш. Тэр болохоор би яагаад хэрэгцээгээ бүр өөрсдийнхөө амьдралынхаа нөгөө боломжтой тулгуурлаад би нэмэж болохгүй гэж. Эн чинь бас нөгөө амьдралыг нэг талаар сонирхолтой амттай өнгө нь өөр харагдуулж шүү дээ. Тэгээд тэр зурагтаа авсан уу? Авсан. Тэгээд сэтгэл хансан уу? Тэгээ минийх бол хандчихсан. Аль хэдийн хандсан байсан ч гэсэн би тэрийг одоо өшөө том зурагт гараад ирээд ах уу? Үгүй. Одоохондоо тийм бодол байхгүй. Тэгээд яг тэндээс би бас яг харж ирсэн байхгүй. Сэтгэл хангалуун байдал гэдгийг бас яг хэл хязгаарыг энэ зөв харж авахгүй бол өөрийгөө ингээд боолчлаа ичтэй юм шиг нэг талаараа хэтрүүл гэж би хэлэх гээд байгаа байхгүй. Тэр тал дээр юу гэж бодож байна. Сэтгэл хангалуун байдалгаа бид нэр яриад байдаг. Тэгээд нөгөө зөвхөн хэрэгцээ тухайн хэрэгцээний яг миний хэрэгцээг хангаж байгаа хэсэг зөвхөн энэ талаас бодохоос илүүгээр тухайн хүний өөрийнх нь нөгөө яг одоо ойлгол өөрийнх нь ертөнцийг үзүүлэл гээл тийм ээ. Тэр л илүү чухал, тийшээ л илүү анхаарах болов гэж бодоод байна л да. Тэгэл Есүстэй хүмүүс ягаад өөр байгаа юм бэ гэхээр тэдний ертөнцийг үзэл дээр ингээд Библиэс ингээд нөлөөлөл орж тийм ээ. Библиэс ингээд заавар зарчим байгаа учраас хамгийн том нөлөөлөл нь юу вэ? Одоо хамгийн чухал зүйл гэвэл одоо бид нар энэ дэлхий дээр ингээд бүгд ихэс нөхцөл төрж ирлээ. Гэтэл бид нар энэ дэлхийгээс явахдаа бас адилхан юугэн жаваа явахгүй. Тэгэхээр энэ дэлхийд бидний үлдээх өв юу вэ гэдэг л чухал байгаа юм. Үр хүүхэдтэй би ямар өв үлдээх вэ? Тэр өв нь одоо материалыг одоо тэдэнд хэрэгтэй орон сууц бүх хэрэгцээг хангаж тийм ээ. Бүх зүйлийг хангаад үлдээх үү? Эсвэл тэднийг бүх боломж амьдралынхаа зорилгыг тэдэнд боловсролын одоо зузаалаад амьдрах чадвартай болгоод үлдээх үү? Тэгсэн ч гэсэн одоо алдаж болохгүй заавал одоо өглөг ёстой юм юу вэ? Тэр нь одоо миний монгол хүний хувьд соёл маань юм уу? Эсвэл миний үүднээс уламжилж ирсэн ямар нэгэн эд зүйлс юм уу? Аль эсвэл яг одоо юу юм бэ? Тэгэхээр энэ дотор яг Христ гэж хүн хамгийн том үлдээх хөв болохоор өөр хүүхдэд үлдээх хөв болохоор одоо эзэн бурхныг тийм ертөнцийн эзэн бол Есүс Христийг одоо таних, түүнийг ойлгох, яг түүний бидэнд заасан тэр зам мөр тэр зүйлийг бид мэдэж яг алхах болчихж байгаа юм. Энэ хамгийн гол өв болол үлдээх зүйл болчихсон. Яагаад тэр хамгийн гол өв нь гэж? Жишээ нь одоо яагаад манай хүүхдтэй мэдлэг боловсролтой болж үлдэхээс илүүгээр миний итгэж байгаа итгэлийг авчруулах чухал гэж. Эдгээр нь хоорондоо ингээд айгу уялдаатай болж л байна л да. Яагаад юу нь уялдаатай болох вэ? Би үр хүүхдээ ингээд орон байр савыг бэлдээд үлдээ. Энэ сайн хэрэг эцэг их болсны хувьд магадгүй энэ те нэг талаас хүүхдийн ачааг хөнгөлж өгч байна. Өөрийнхөө яг одоо амьдрснаас арай өөрөөр амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм шүү дээ. Боловсрол бол заавал олгох ёстой. Энэ угаасаа Библиэд ч гэсэн одоо тийм ээ яг хүүхдээ сургах боловсрол олгох тухай маш чухал зааж хэлсэн учраас бид нэр зайлшгүй анхаарах ёстой. Гарцаагүй зүйл юм. Гэтэл одоо боловсрол боллоо, эрдэм мэдлэгтэй боллоо, орон байртай боллоо. Гэтэл одоо хүүхд маань одоо миний хүү маань тийм ээ буцаад за одоо ингээд одоо бүх зүйл надад байна гэж одоо үүний төлөө хөдөлмөрсөн одоо эцэг их нь яагаад ингэснийг мэдэхгүй ч юм уу альсвал энэ байдлууд гараад одоо чинь итгэж хүн миний хувьд тийм ээ яагаад Есүсийг итгэх мэдлэгийг хүүдээ өвлүүлэх нь хамгийн чухал гэж вэ гэдгийг тайлбарлахыг гэдэг нь шүү дээ. Тэхийн тулд
одоо чинь хүнд тэдгээр бүх зүйл байгаа ч гэсэн одоо хүн маань өөрт нь хэрэгтэй хамгийн чухал хэрэгтэй юмыг олж авахын тулд хамгийн их цаг завыг зарцуулах болж байна. Тэр нь болохоор яг одоо ертөнцийг таньж мэдэх тийм ээ. Аваасаа Есүс Христийг ойлгож мэдэх бидний төлөө юу хийснийг таньж мэдэх болчих гээд байгаа юм. Гэтэл эцэг хүний хувьд хамгийн одоо чухал тэр зүйлийг нь одоо олж авахт нь хүн маань өөрөө олж авах зүйлд нь туслах ёстой болоод яг. Тэр нь одоо тэр орон байрнаас илүү худалдаж авч болохгүй. Мэдлэгээс илүү шамдаж суралцаад олж авч болохгүй зүйл болох гэдэг. Тэр нь чиглүүлэх нь одоо эцэгхийн гол үүрэг болж таарч байна тийм ээ. Зөвхөн би дахиад тодруулаад асуучих. Саяны асуултны хариултанд тодорхой санагдсангүй надад тий. Яагаад миний үр хүүхдүүд эст хэтгэлийг нүүлж авсан. Өөрөөр хэлбэл эстийг хэтгэлийг нүүлж авах нь миний хүүхдэд юу өгч байгаа? Юун дээр ашигтай? Одоо яг зөвхөн энэ дэлхийд зэрэг зүйлсийг ярил л да. Мэдээж Есүс Христ итгэж хүмүүс энэ дэлхийг орхих үед Бурхны хаанчлалд тийм ээ одоо хүмүүсийн хүмүүхний өсөн мөрөөдийг дэважин зарно гэж. За энэ хэсгийг орхичээд яг энэ дэлхийд дээрх сэтгэл санаа Есүс итгэх юм бол итгэж хүүхдээ яг мөнхийн хувь тавиланд нь тий хөрөж нэг итгэж гэсэн үг юм тий. За нэг талдаа тийм ээ энэ бол бүр мөнхийн одоо зорилго маань шүү дээ. Тэгээ энэ гэхдээ бас хамгийн чухал нь мөн биз. Хамгийн чухал нь. Гэтэл яг санаа зовлт бол бас нэг чухал зүйл нь энэ дэлхий дээрх бас зүйл болоод байдаг тийм ээ. Одоо бидний мөнхийн тэр тавиланд нь тэр хүүхдээ хөргөж байна. Хоёрдугаар нь яг энэ дэлхий дээр тэр тавилан хүлээхтэй яг тэр цагийг хүлээхтэй яг энэ замыг алдахгүй байхын тулд одоо бид нэр бурхан руу очих тэр цагийг хүртэл бид нар амьдрах гэдэг шүү дээ. Гэтэл тэр хугацаанд бид нэр яг яаж зөв амьдрах уу гэдэг зүйлээс давхар гараад ирнэ л дээ. Гэрэлт амьд яриа. За сэтгэл хангалуун бай гэдэг үгийг бид нар юмар дутж байгаа хүмүүст аюу хэлдэг хөөх. Юмар одоо өшөө юм авмаар байгаа хүмүүст. Яг өдөр тутмын одоо шинэ чамайг би тэ iPad та байж байгаа iPad mini-аас авъя гэж ингээд их юм бол би чи байгаа юмдаа сэтгэл хангалуун байгаа ч гэл тэ. Тэр чи ямар дутж байгаа хүмүүс мөн үү? Харин падтай байна гэж байхгүй байгаа хүмүүст хэлээд байгаа байхгүй. Тэгэхэд бүр маш их баян хүмүүс яг бүр асар хөрөнгөтэй. Тэр хүмүүс нөгөө байгаа юмдаа сэтгэл хангалуун байё гэд хөрөнгөө ерөөс огт хэрэглэхгүй эсвэл хөрөнгийнхаа өчүүхэн хэсэг хувийг хэрэглээл үлцгийг нь одоо яадаг чинь нэг газар жоорлооч гэдэг юм уу те. Ер нь өөрхөө мөнгө баг үргэсэн хүмүүс сэтгэл хангалуун бай гэдэг нь. Би ч нэг тийм их мөнгөтэй гэж үзэх болохоор мэдэхгүй байна. Сэтгэл хангалуун байдлыг яг нэг сөрөг утгаар нь ойлгочхоор яг би ингэж ойлгоод байгаа байхгүй. Хүн өвлж авсан ч вэ, өөрөө бүтээн бий болгосон ч вэ, шударгаар олж авсан тэр хөрөнгийг цаашаа улам бүр өргөжүүлээд явах нь сайраг. Энэ одоо шунан үсэж байгаа эсвэл сэтгэл хангалуун байна гэд цааш нь хөгжихгүй, дивжихгүй ингээд зүгээр байгаараа байгаад байна гэсэн ч үг бас биш болчихж байгаа. Тэгээ сэтгэл хангалуун байдал гэдэг нь тухайн хүний нөгөө яг одоо дотоод мөн чанартай илүү хамаатай болоо явчихж байгаа. Тэрнээс хүн гаднах байдалтай үргэлгэн жимшиг харагдал компаниуд ингээ улам бүр өргөжин том хэлээл тийм ээ. Тэгүн гол энэ одоо сэтгэл хангалуун биш байна гэж бас бид нэр шүмжилж болохгүй. Тэгээ тухайн хүний зорилго нь одоо чинь тэр хөрөнгийг олсноор их орноо хөгжүүлж болж байна. Маш том хөрөнгө оруулалт нийгмийн халамжийг хийж болж байна тийм ээ. Эсвэл бас ингэснээр магадгүй илүү өөр нэгэн тийм зайлшгүй зорилго зүйлийг харсан ч болно. Тий. Ер нь бол юу сэтгэл ханаагүй байдал чинь илүү их юмд хүсэж тэмүүлж байгаа байдал чинь бас хөгжил дэвшлиг авчирдаг байгаа юм шиг харагдаад байгаа юм да. За тэгвэл би зочноос асууя л да. Таны хувьд өөрт чинь юунд сэтгэл ханддаг вэ? Миний хувьд сэтгэл хандгүй зүйл гэж одоо яг нэг нүгөө ярихад альва нэг бодит хэрэгцээ ч юм уу те. Яг тиймэрхүү зүйлийг хараад байр орон сууц машин тэргийг хараад чинь юу гэхүү сэтгэл ханахгүй сайжруулчих юмсан гэсэн хүсэл хаяг гарч ирдэг чинь шалтгаан. Аав ээж маань нэг өдөө бүргээд байдаг учраас 100 явахаар одоо миний тэрийг бол явж чаддаггүй байхгүй. Зайлшгүй ингээд өвөл бол ингээд мөсөндөө яваад очичдаг. 100 болохоор заавал нэг даваад авахаар миний машин гарч чаддаг. Тэгэхээр үргэлж нөгөө дүүнрийгээ явахыг ч юм уу ахыгаа явахыг хүлээж дайгдах. Эсвэл хүний машиныг одоо авч явах асуудал гарах. Тэрнээс болоод ерөөсө тогтмол аав ээжтэйгээ очиж чадахгүй, уулзаж чадахгүй ийм байдал байдаг. Тэгэл уцтаал хүмүн чи зээ ирэх юм гэдэг. Ингээд наа би удахгүй очно гэж хэлдэг. Иймэрхүү хэрэгцээнд дээрс тулгуурсан одоо чинь юм байдал бол байж байгаа ч тийм. Тэрнээс гаднаас бас илүү их боддог зүйл маань болохоор
Одоо би 3 хүүтэй. Тэгээд 11-тэй, 9-тэй, 3 настай 3 хүүтэй. Тэгээд хамгийн боддог зүйл маань одоо хүүхдүүд маань одоо ингэж өсөж төрнөж байна. Яг энэ үед одоо аав хүний хувьд яг юу хийх ёстой? Тэрийгээ би бас яг хитрхийгээд тэдний төлөө ямар нэг юм хийж явах хугацаанд яг хийх ёстой юм мартцсан байх вэ? Хэмдүүлсэн байх вэ тий. Нэг удаа ингээд тэрвэрхээ, хайртай гэж хэлэхээ, гудамжинд хамт явхаа бас орхигдуулсан байх вэ? Энд илүүтэй одоо яг хөө анхаардаг. Илүү анхаарч илүү одоо сэтгэл одоо яг сүүлийн үед зовж ийн л. Яг аав хүний үднэс тий. Эр хүний бас. Нэвтрүүлгийн маань цагийг өндөрлж байна л да. Тэгээ би нэг бас дүнэнг заавал хэлье гэж бодлоо. Хүн хизээч энэ дэлхийн зүйлээр сол сэтгэл ханахгүй. Тэгээд сэтгэл хангалуун байдал бол огт ирэхгүй. Өнөөдрийн амьдрал дээр байдаг материалын зүйлүүд ялангуяа хүний сэтгэлийг хизээч хангахгүй. За дээр нь албан тушаал, алдар нэрд те хүний сэтгэл хизээч ингэж хангалуун дүүрэн болдоггүй. Харин үнэхээр ертөнцийн эзний хийсэн тэ хүндрэлтний аврах гэж явуулсан хүү нэрээ бидний төлөө өгсөн. Биднийг тэ мөнхийн зовлонгоос аварсан. Дээр нь бидний асар их хайрлаад нэг гоё харилцааг бий болгодог тэ. Орчин үеийн бүтээгч эзэнтэй харилцаа. Энэ харилцаас хүнийг жинхэнэ сэтгэл хангалуун. Гэхдээ нөгөө өөр юу ч хүсэж эрмэлзлэгээ болцсон тийм сэтгэл хангалуун биш. Улам илүү хэмээг хөгжүүлж хийсэн. Улам гоё болгож хийсэн. Ийм гоё өөдрөөр харсан. Ийм одоо эрг гэх юм уу те. Гоё сэтгэл хангалуун байдлыг өгд юм уу гэж би бодож байна. Тийм шүү. Ерөн сэтгэл хангалуун байдал гэл тэгэхээр хүний ерөн зүрх сэтгэлтэй бас бүр салшгүй. Өөр хэм зүрх сэтгэлтэй шууд холбоотой. Салшгүй холбоотой учраас одоо хүн сэтгэл хангалуун байя гэх юм бол та сэтгэл өөдрөг байл та. Өнөөдөр одоо таны амьдралд харанхуй ирж бол маргааш гэрэл гарна штэ. Маргааш нартай байж болно штэ. Өнөөдөр жингээ бороо орлоо маргааш нар гарна. Тэ. Одоо өөр цайхын өмнө түнэр харанхуй үргэлж гардаг байдаг штэ тий. Үүнтэй адилхан тэгэж бодоод байгаа юмдаа сэтгэл хангалуун байх юм бол бас боломжтой юм шиг. Дээр нь сэтгэл хангалуун байна гэдэг бол миний бодлоор бас тухайн хүний өөрийнх нь сонголт юм шиг байна. Тийм шүү. Одоо би сэтгэл хангалуун байгаа юмдаа би одоо байгаадаа сэтгэл хангалуун байна. Гоё байна, болж байна. Түүнээс илүүч байх боломжтой юм тийм. Үүнээс илүү байх боломжтой. Гэхдээ маргааш илүү байл та. Маргааш илүү байх тухай бол тийм. Маргааш нь өнөөдөр байгаа юм надад хангалттай байна. Гэхдээ энэ нь чиний нөө ярьжсэн шигтэй за ярьшиг дөө юу ч хийгээгүй ингээ явж ий гэсэн үг биш те. Сэтгэл хангалуун байгаад бол дараагийн үе шат руу орох хэрэгтэй. Дараагийн руу ороод дараагийн хаалгыг нээх хэрэгтэй шүү. Дараагийн хаалгыг нээдэг, дараагийн шат руу ордог. Тэгх тусмаа амьдрал сонирхолтой. Юм болгоно голж амьдрах юм бол үнэндээ бол юутаач болсон ямар ч өндөрлөг дээр очисон ч яг голцсон хэвээрээ утгагүй. Тийм шүү. Гунигтай хоосон юуж болоогүй юуж бүтээгүй. Тэгээд үнэндээ бол сэтгэл хангалуун бишүүнээс үр дүн гарах нь бага байдаг байх тийм ээ. Тийм шүү. За тэгээд үзэгч танд баярлалаа бидэнтэй хамт байсанд. Гэрэлт нэвтрүүлэг өнөөдөр сэтгэл хангалуун байдал гэсэн сэдвээр хамт ярилцлаа. Та өөрөө ч гэсэн өөрийнхөө амьдралд хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Тэгвэл сэтгэл хангалуун байдлаа эргэж харахын тулд өөрийгөө нэг бас хараад үзээрэй. Өнөөдрийн нэвтрүүлгийн талаарх санал сэтгэл байх юм бол та бидэнтэй эргэн холбогдож болно. Доовор гарч байгаа утсаар та бидэнтэй нэвтрүүлгийн талаар болон өөрсдөө бас хувь хүмүүсийн асуудлаар ч гэсэн харилцаж болно шүү. Дараагийн нэвтрүүлгээр иргэд уулзъя. Баяртай. Баяртай. Ногоон гэрэл. Энэ бол таныг урагшаа явж болохыг харуулдаг. Харин улаан бол зогсхийг. Шар гэрэл бол анхааралтай байхыг сануулж байдаг. Хэрвээ хүмүүс гэрлэн тохионы дүрмийг зөрчиж эхэлвэл юу болох вэ? За ер нь бол хүмүүс өдөр болгон шийдвэр гаргаж амьдардаг. Урагшаа явах уу, үгүй юу? Эсвэл хийхөө болох уу гэж хөвөрч байгаа. Харин ертөнцийн эзэн танд үргэлж ямар нэгэн тохиогж байдгийг та мэдэх үү?